сонсчих юм уу? Сонирхож үзэх үү чи 3 минут 38 секунд. За. Ойлт. За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Энэ бол AI Mongolian. За энэ бол AI Mongolians. Тий. Хэлцээд байгаа ч. Тийм хэлцэн үлээ. Мэдээж та share and subscribe хийж болно. Subscribe хийгээд хонхон дээр дараарай. Ингээд манай YouTube channel-тай хамт идэг бүх залуучуудаа баярлалаа. Бүгдээрээ амжилт хүсье. Юу яана? Энэ дуу их сонсоосаа гэж комментэд ирээдсэн. Тэгээ People joking, миний үнэн үг joking. Чиний чихэр гэвч Young Kings гэх юм. Залуухан хаад удал гэж байгаа юм шиг шүү дээ. Энэ бол өөрсдөө дуулж байгаа гэж бодож байна. Тэгэхээр миний бодлоор тийм. Энэ өндөрлөгт төрсэн барууны болоод энэ Америкийн рэперүүд бол Kings те өөрөөсөө нөгөө ихтгэл хэмжлэг авахын тулд Kings гэж одоо өөрсдөө нэрлэдэг. Зарим ч үнэхээр King болсон байдаг. Монголын Young Kings гэдэг одоо тэр жишгээр нэрээ өгсөн юм болоо л гэж зүгээр би бодож байна. Бид хоёр бол зүгээр сонсогчийн зүгээс энэ хөлөө хамтдаа сонсоод ямар хөө сэтгэл төрхөө үзэгч та бүхэнтэй хуваалцах болно. За солонгос гэнэ. Яг айтхын юм л та. Анаа Florida-гийн Rick Ross-ийн доонод бол ерөнхийдөө нэмэрхүү. Үнэлтэй хэлдэг. Бэтли нөр. Ер нь яг нөгөө түрүүн эхлэхдээ миний бодож ирсэн яг л мөн л байна л да тий. Би бол Young King гэж байна. Тэгээд одоо ч нэг залуучдын ерөнхийдөө бас баг 3 4-р энэ бол гараад ирсэн. Тий. Тэгээд өөрийгөө одоо Young King гэж өргөмжилж байгаа шиг байна. Тэгээд яг хоо энд бол тийм буруу юм байхгүй л тий. Тэгэж нөгөө энээс нөгөө ирчүүч авч өөрөө өөртөө нөгөө инспирэшн гэдэг л. Үлээ. Тий. Тиймнүүд бол нэг артистууд бол хүмүүс авдаг. Тэгээ тэр утгаараа авах гэж зүгээр бодож байна. За одоо яг фашизм гэж дуулах нь юу ямар мессеж өгөх нь тэгээ харъя. Яг миний хувьд бол зүгээр ингээд дуу сонсохоор яг нөгөө нэг ямар мессежтэй дуу гэдэг нь илүү их анхаарч сонсохыг боддог. Тэрээс ингээд яг үгэн дээр ингээд нэг үгэн дээр ингээд ажиллаад ингээд суугаад ингээд шал бодохгүй зүгээр. Тийм шүү дээ. Одоо дуу сонсоод ерөнхий утгын л юу ойлгосноо бол ингээд ярьчдаг. Тэрнээс тэгэл яг ингээд нэгдүгээр адгын тэгдүгээр адгын ингээд суух харцахгүй цаг үрсэн юм шиг санагдаад байгаа.
Амар гоё клип бичсэн. Цаана нэг гарч байгаа баг алчлаа тий. Хаа нэг байсан. За анзаараагүй. Хоёулаа скил сайт л тий. Тодорхой хэмжээний туршлагатай болцсон байгаа. Тэгээд нөгөө өөрөөсийн карьертэй фэнүүдтэй болцсон. Хоёулаа скилтэй. Тийм гоё. Тий. Надад л волфис мод гэж байгаас л гоё. Яг хараалын өрнөөс бусдаа л ер нь яг нэг хараалаа жоохон нөгөө цэгэнчэл байгаа юм тий. Одоо тэгэл хипхоп л гэдэг. Тийм. Гэтэ яг нэг арай өөр урсгалаар хөгжүүлж болно л та. Заавал хараалгүйгээр дуулдаг хүмүүс шүү дээ. Rocket Bay нэг PM гэл явахгүйгээр л явж байгаа бас. PB шүү. Ингээл Eminem ч юмс хамгийн зэгц дээр рэпер гэдэг байгаа шүү дээ. Шүү дээ. Eminem байна, жинхэнэ King шүү дээ. Цагаан арьстай. Тийм. Заавал рэп хийж ин хипхоп тоглоомд ороход бол заавал иш PM бол шаардлагагүй баг. Тэгээ яг нөгөө туулсан он жилүүдэд дуулаад байгаа юм байна. Тэгээ мэдээж энэ дэшийн өндөрлөг гарахын тулд нэлээд олон DC-ийн сайн муугаар хилэгдэн тэрийг фальфизм дуулж байгаа юм болов уу гэж зүгээр сонсогчид үүднээс сонсоход бол тэгж санагдчихэв. Тийм. За энэ бол ингээд за нэг яц масарцсан гарч ирж байгаа. Масарцсан. Ерөнхийдөө үдшилэг дууслаа л гэсэн юм шиг шүү дээ. Тийм шүү. Үдшилэг дууслаа. Гэр хаана За гэр хөөхий. Маск гэсэн мэн. Сэр. 2-3 ч дуу сонслоо. Тэгээд манай YouTube channel-тай хамт байгаарай. Мөн апдейт подкастууд дандаа сонирхолтой зочдтой та бүхэнтэй уулзсан. За мөн влог дугааруудыг манай гэр бүлийн влог хийцээрэй. Тийм, манай гэр бүлийн өдрийн тэмдэглэл гэсэн үг. Тийм. Ингээд таалагдах юм бол subscribe аваа. За мэдээ subscribe хийгээрэй. Тэгээд юу аяа. Like and comment үлдээж болно. Бас зүгээр үзчих болно. Y'all know how this shit go, you know. All eyes on me, motherfucker. G. Roll up in the club and shit. All eyes on me. All eyes on me. You know what? I bet you got it twisted, you don't know who to trust. So many player hating niggas trying to sound like us. Say they ready for the funk, but I don't think they know it. Straight to the depths of hell is where them cowards going. Well, all you still down, nigga, holler when you see me. And let these devils be sorry for the day they finally freed me. I got a caravan of niggas every time we